тэгээд. За миний алдар царайд хойч явж штэ. Эний зурганд орохгүй өрөөд ирлээ бас. Фонтой бас мас олон хэсэгтэй мастай. Бас гамбарх орж гараа яваад. Нэг сурвалжлага авч хад ардуур нэг өнгөрөөд идэх хүмүүс өдөө штэ. Тэр шиг л байгаа. За эхлэх юм аа боо эхлэх юм. За. За сайн байцгаана уу. За бид нар өнөөдөр нэг сайхан газар ирсэн байна. Монгол түмний одоо бидний одоо төрж өссөн үлгийн нутаг Төмөлний мөн одоо үнэхээр дайраагүй монгол хүн гэж байдгүй. Сайхан энэ монгол хөдөө нутаг тэр тусмаа энэ өвлжөө хаварчаа гэдэг бол хамгийн сайхан авшигтай газар байдаг гэж боддөө штэ. Тэгээд хавуу шуумалтай монгол түмэн бол мэдээж өвлжөөндөө өвлжиж хаварчаанда тэгээд зундаа сайхан гол дагаал ямар сайхан цусаж өвлждөг байлаа. Тэгээд өнөөдөр одоо өвлийн сүүл сар хаврын ихэнх сар болох ч байна. Одоо энэ цагаан сар маань төхөж байгаа яг энэ үед Жакреттэйгээ хамт хоёр найзтайгаа хамт өнөөдөр яг малчны сайхан өвлжөөн дээрээс одоо та бүхэн тэгээ мэндийн цэгэр хадаг барьж мэдчилж байна бид гурав тий. Гоё шээ. Одоо тэгээ бид нар ч бас нэг сүүлийн хэд хоног Улаанбаатар ч жоохон нэг эрчим хүчний хомсолт ороод Харин тий бас тэр нэг гачаал мачаал одоо бол өнөөдөр өдөр бол хотод гэрэл цэглэн байхгүй тасарсан байгаа. Тасарсан байгаа. Яг энийг далинд бол бид нар яг малчны хотод нэрээ сайхан одоо эрчим хүчний нэг асуудлыг шийдсэн уусч юм бас ингээд зугаалаа явж шээ. Тийм шүү дээ. Одоо тэгээд хотод ч одоо ингээд цахилгааны хуваарлалтанд орчлоо шүү дээ. Тэднээс тэдэн цагийн хооронд тогийн чин даслан тэр хооронд ажлаа амжуул. Тэрэндээ манайхан ч бас дасчих. Бушуухан ажлаа амжуулаараа орой хоолгүй шүү тог ингээл тэ. Үнэхээр манайх юм дасамтгаа ардсан юм аа. Яагаад бид нар энийг өөрчилж шинжилж болтгүй юм бэ? Тийм ээ. Яагаад бид нар дахиад шинэ цахилгааны станцуудаа одоо барьж болохгүй байна. Гэхдээ одоо удахгүй бас шинэ цахилгааны станцтай болох байлгүй гэж залбираад энэ хүнд хэцүү цагийг ингээл давах байлгүй дээ хамтдаа. Ер нь ч тэгэл ардчлалын үед ч гэсэн бид нар ингээл хэцүү үеийг давсан шүү дээ. 90 онд бол бас л хүнд байсан шүү дээ. 90 онд чинь бүр 2-3 хоног өрөөд тасарчдаг тий. Харин тий. Тэгээ одоо бол бас нэг тэр үеч одоо ганц бид бас нэг жаргаж исэн бас нэг тайлбарлуулж исэн юм бол нэг халтар царайт юм байна. Тэрийг бас нийгэмд бас гэрэл гэгээ өгжсэн юм байсан тий. Хошин шогийн продакшн хошин шогийн одоо цаяах, чамайх, туяах, сосор орон мах эднэр ч дошин урлагийн театраас гэрэл гэгээ өгж илаа нийгэмд. За халтар царайд кино бас гэрэл гэгээ өгж илаа. За тэгээд нөгөө хэдэн сонингууд сэрүүлэг, халуун хүнжил дээдсийн хүрээлэн хүмүүс гэлтэй амар сонингууд шар сонингууд тэрийг хүмүүс бас нэг үздэг. Тэр үеч бас нэг халтар царайд гарсан гэснээс энэ нөгөө нэг малчид маань их сонирхолтой. Хон ямаага одоо малаа тэр халтар царайд киноны гол дөрүүдээр нэрлэлчихсэн. Одоо бидний ард бол одоо нөгөө нэг Соня Смит уу нөгөө нэг Стерлита маань зогсож явах шиг байна. Тэ? Замура, Королио, дуурдгүй нөхрөө чинь Королио гэдэг үү? Мигел Ангел, Хороцо Гонзалес гэх тэ. Ийм кинонуудаар нэрлэлцдэг байлаа энэ малчны хотын дөрүүд тий. Одоо тэдний үр төлөв байгаа байлгүй дээ өөрхий. Тэгэл нэрэл тэр үед нэрээ Улаанбаатар хот ингээл замын хөдөлгөөн зогсоод хөдөө малчид нэгнийдээ цуглаал тийм ээ бүх ажил бүх одоо хонь малтай малныхаа ажлыг бүгдийг дуусгаал тэгэл бүгдээрээ телевизийнхаа өмнө халтар царайд кино үзээ суудаг байсан гэж байна шүү дээ. Ганцхан шийдвэн бонж байгаа байхгүй юу? Ганцхан ажил. Хотоор давхиж явсан гэдгөө. 80 км тэр чи одоо бүр 80 км-ийн цаанаас бүр 100 км-ийн цаанаас ирж зөвхөн тэр халтар царайдыг үзэх гэж нэг айлдаа цугладаг тогтоо байгаа. Тэр нь Honda мотортой. Тий. Монголд анх Honda мотор орж ирсэн юм шиг. Honda мотор, Honda мотоцикл тий. Өшөө бол байхгүй. Яа энэ ингээ хоолны уур ингээ өнөр нь ч ямар гоё юм дээрээс нь чинь Жакригээр цэнэглэгдээд билетгэн дээр болж гин. Тэгээд гол нь бас ингээ хайтараа тийм рок попын концерт ч юм шиг тий. Нэг тийм удаа ууран дотор дуулах гэж байгаа юм шиг ярих гэж байгаа юм шиг тий. Ялангуяа одоо чамаг байгаа болохоор энэ нөгөө юу яасан шүү дээ. Миний утсыг энэ юун дээр энэ Жакригийн жижиг юугаар авраар энэ айл асааж байна. Энэ пүнзүүдээ одоо тавьчихсан. Айгуу тод гэрэлтэй юм байна. Шөнө орж ирэх юм бол зүгээр оо за сайн байна уу? Сайхан үлдэж чинь. За сайхан уу. За нэг микроны. За сайхан нөхөө. За тавлаг сайхан. сайхан байна. За одоо сайхан хаварчих гээд. Ондом дарган давтаа сайхан аруу. Сайхан. Одоо сар шинэ болох гээд бид хэд өнөөдөр бас ингээл сайхан энүүгээр энэ гант өрөөндөө ирсэн.
Тэгээ хэдүүлээ суулцгааж байна энэ. Жакрига бас аваад гараад эннийхээ бас ич хидийг үзээд байж. Энэ 202 гаргадаг. Тог гаргадаг. Шууд ингээд нарнаас тэр фанелыг за тамхил. За морины ажлыг явж гинэ. Морны ажил. За. Уралдаантай. Зундаа үлдээл. За. Өөрөө ишээ болгоч юм. За сайхан ад байна. Наашаа суу. Жоохон сууч. Явуулахгүй л. За. За аргагүй. За. Морины ажил хийж байгаа сайхан дүүтэй таарлаа. Ямар бас алгуулахгүй л болохгүй юм байна. Нилээ явуулсан юм байна тий. За сайхан байж ингээл гоё штий ингээл. Тэнд явжсэн залуу ингээл хурж ирэл минд мэдэл. Энэ хөөрг гэдэг их чухал хэд гэж байгаа штий. Ямар ч монгол хүнийг уйлж зогсоож минд мэдлцдэг гэдэг гэж байгаа байхгүй. Монгол хүн л бол тий. Одоо жишээлбэл ингээл төрийн томчууд ч юм уу эсвэл одоо ямар нэгэн хүн тийм ээ одоо ингээд эрх мэдэлтэй эсвэл ингээд хамгаалтанд байдаг хэн нэгэн хүнтэйгээл сайн байна уу гэл сайн ингээд гар бариул бараг гар барихгүй сайн байна уу гэл өнгөрнө. Хөөргөө гаргаад барихад зогсдог гэж байна. Энэ бол Монголын одоо хүмүүсийн дунд шүү дээ бичгтэйгүү том хууль гэж байна шүү дээ. Хөөрг барьсан хүний хажуугаар дугаан өнгөрдөг ямар хинч байхгүй. Чимээгөө хараад өнгөрдөг хүн ч байхгүй. Тэгээ өв соёд гэдэг чинь үнэхээр сайхан хийчих шүү. Тэгээ сая дүү ингээ сайхан тамгилчаал босч шүү. Заахаа одоо орой алхуулчаад эргээд ирээ гэж ямар гоё юм бэ. Гоё нэ тий. Ойрд ингээ салхинд гараагүй. Тэгээ хотод одоо тогны хязгаарлалтай үед Жакрига аваад хэдүүлээ энд ирсэн ингээ. Жакрийнхаа буйнд одоо хөдөө гарчлаа шүү дээ. Хөдөө гараад тэгээ найзаасаа халуун яриа өрнүүлээд. Тогны хязгаарлалснаас энэ бас нөгөө пэйж задраж болж байна. Хаврын хязгаарлалснаас сая ингээд Жакри айгуу тийм нэг талаас айгуу давуу тал болж байна. Юу гэхээр тийм хаврын хязгаарлал Улаанбаатар дээрээс бид нар ингээд Жакрид ингээд сууж. Тийм шүү дээ. Тийм үү? Тий. Яг энэ шиг зөндөө айгуу байгаа шүү. Бага. Ийм байхгүй шүү. Тэгэхээр энэ хаврын хязгаарлал мэдээж 5 дахь цагтаас хэзээ одоо ашиглах бөө бид. Тэр бол тэг хүмүүс Жакридтай тийм үү? Тийм шүү дээ. Бас тийм. тэгээд зугаалаад мугаалаад одоо хүмүүс эхэлсэн байлээ. Одоо тэгээ хүмүүс аваад Мэдрээд эхэлсэн байлээ. Тий. Энэ хэрэгтэй юм байна. Жакрига аваад одоо сайхан аймагуудын 100 жилүүд болно, хөдөө орон нутгийнхны ой болно, баяр наадам болно. Улсын авраг малчиндаа нэг Жакрид ажиг том байлгүй. Сайхан зугаална тэгнь штэ. Тэгэл ингэж бол аймгийн төвд сумын төвдөр байж байгаа л ойгоо хийчихэл голын цагт очиод хэвтгэл тогоо асаагаал плетгээ залгаад гэрлээ асаагаал Жакридгаа майхнаас засаад ингээ байж шиг жаргал хаана байна тийм ээ. Нөө эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг гэр бүлийн жаргал бас голын хэрэг дээр гэр бүлээрээ тий. Тэгээ бас Жакридтайгаа хамт жаргыг гэвэл Жакридтайгаа хамт. Тэгээ энэ хүнд тустай учраас бид нар ингэж их яриад байгаа байхгүй. Тэгээ бас хүмүүст ингээ хүрчимс энэ Америкийн брэнд байна. Тэгээ энэ брендийг бас юм чанартай юмыг одоо тэд нар чинь мэдээж стандарт гэдэг юмыг маш барьж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм стандарт барьж байгаа ийм стандарттай ийм зүйлийг монголчууд бид нар хэрэглэх болсон тий. Бид нар одоо тий одоо хямдхан юм ч юм уу эсвэл нэг түр харгалдаг юм ч юм уу одоо яах юм бэ? Одоо бид нар бас энэ Америкийн имийг хэрэглэе л дээ. Тэнд одоо Техас, тэнд одоо тэр адуу тий мундаг зүчээтэй тэнд одоо тэр хөдөө аж ахуйг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байгаа хүмүүс ингээ хэрэгжүүлээд машиныхаа ардаар тавиад хэрэглээд багт бид яагаад бас хэрэгж болдгоо. Манай хөдөөд ч айлын болон аккумулятор явахт тийм ээ. Тийм ээ тий одоо аккумулятор одоо бас нэг хэсэг бас гал барьлаа аккумулятор бас муу ирэхгүй байлаа тий. Ихтэй одоо бас хөгж хэрэгтэй. Тэгээ Honda ч гэсэн бас үүргээ гүйцэтгсэн. Тий. 90-ад он ч бас одоо хөгжүүлж дэвжүүлэх хэрэгтэй л дээ тийм ээ өшөө. Дараагийн үе алхан болчихсон шүү дээ. Тэгээ сая манайх тог тасраад. Тэгээ би тог тасраад дүүнэрлүү яриад ахта нэг Жакри явуулчаач нэг цэнэгтэй гэдэг чинь. Өө ахаа бүгдээрээ одоо бол ихний ээлжинд бол цэнэгтэйгээ байгаа шүү дээ. Тэгээ Жакри ирээд хүүхдүүд бүгдээрээ гар утсан асаа цэнэглээд гэрэл чийдэнгээ асаагаад бид чи хоолоо хийгээд 3 цаг 4 цаг гэртээ тоггүйс. Тэр хооронд чинь зүгээр манайх сэргээ явчих юм чи. Тий. Тэгээ манай хэд аав энэ ямар гоё юм бэ? Таны хэлж яриадээс үний юм бэ штэ л гэж. Үнэхээр Яриггууд бас эргэлзэнгүй байсан шижтэй тий. Яг амьдрал дээр үзчихэж эргэлзээр гарсан. Тий. Тэгээ яг тэгсэн дээр манай чи аав юунд найзуудтайгаа нийлээд ямар юмд яваад байгаа юм бэ гэсэн. Би Жакри ийм хүн хэрэгтэй тустай гэдгсэн чи ёстой тухайн үед бол нэг актер хүлээж аваагүй байхгүй. Яг нөгөө тог тасраад харангууд аав нэг дөрүүлж юм орвол тэр тавиад гэрэл тасаад нөгөө чи утас компьютерээ цэнэглээ нөгөө тоглоомоо тоглох гал тий. Тэгэл хичээл мичээлээ хийх гээд ингээд ихнэр плетгээ залгаад хоол хийдэлцгээр хүмүүс яста амын асуусан да би харин.
Наад цэнгээрээ зүгээр оройчин байрна. Маргааш өглөө тэр панелийн дэлгээ тавьчих. Тэгээд маргааш дахиад цэнэгтэй гэсэн. Өө ямар гоё юм бэ аав гэд. Энэ панел гоё юм те. Авч явахад амсаах гэх юм. Тий. Нуглаад. Зөвхөн одоо хэрэгтэй тийм. Тэгвэл энэ том нөгөө шилэн мэлэн дээ. Гэхдээ яг бусдын бизнесийг дараад явах. Тий бас. Одоо энэ бол хамгийн гол нь зөөврийн аялал зориулттай, гэрийн зориулттай. Одоо энэ сайн хөдөөний манай энэ айлд янз юм шүү дээ, тий. Тэгээд энэ чи плетгээ залгах чинь, угаалгын машина залгах чинь, зурагтаас чинь, гар утсуудаа цэнэгэл чинь одоо ихгүй юм байхгүй юм чи. Гоё байна. Бид нар бол 90-ад оны үед бол манайс бол нэр бас хүнд үеийг давсан шүү дээ. Аа. Яа, тэр үед чинь тэгээд хөдөө мөн одоо ингээд эрчим хүч ирж штэ. Тий. Энэ бас дараагийн дэвшлэлт. Одоо примерийн аж ахуй орох гэж байна. Тий. Одоо ингээд одоо хөдөөгийн малчтад ингээд үйлжөөнд байгаа, хавржөөнд байгаа, цусланд байгаа хүмүүс рүү тог татна гэдэг бол асуудал. Асуудал. Одоо тэр болгонд үйлжөөнд тог ирээл нэг айлын гадаа тог ирэхгүй. Тэгэхээр ийм зөөврийн энэ эднэр чинь бол өстой. Зөөврийн цахилгаан станцууд ч одоо чухал хэрэг болчиход шүү дээ, тий. Тэгэхээр маш овор багтай. Айл зай ажиллаад байхгүй. Гэтэ хүчин чадал нь бол ялгаагүй. 200 бензин ихгүй, дуурахгүй. Чимчиг. Төрөл шиг. Тэ ажигорол шиг. Чи ер нь халдар зараад чамд их хуржээд. Бүх юм нөгөө нэг хуржээд юм бүхнийг нэг юмөр зүүрлээ ярьдаг гэдэг шиг те. Тэр үчиг яалч уу тийм байсан л та энэ ариун дуу. Хэцүү байсан л та. Нийгэм ямар байлаа тэгээд бүх юм. Чи нөгөө алдар царайтай дуу гэхтэй ч. Би одоо дууг нэг аялж үзээ. Тэгээ штэ. Энэ бас гитараа бас бид нар ч бас жакригаар асаагаад байгаа шүү. Жакрига оловцсон байгаа юу? Олвцсан. Аа янз. Яригч руугаа ингээд жакрига оловчж байгаа шүү дээ. Өдөө бол ингээд хамтлаг тоолч шүү. Тэ шүү дээ. Жакрига тий. Улаан болон явуул улаан Залууч чинь өдөө төсөөлөөр идүүлсэн. Тэгээ шүү дээ. Газар. Тий? Тэ шүү дээ. Сайхан юм сал. Парти. Партинуудаа. Голын ирэг дээрх парти, хоум парти одоо юу гэдэг тэгээд Стрелита, Miguel Angel. Гал урагшаа шиг үжиглээ те. Халдар царайт Стрелита 17 дугаар анги Гонзалес ирсэн бодлоо. Монголын үндэсний олон нийтийн телевиз өөрүүллээ. Яа, дараагийн анги хизээ гарах юм болоо гээл те. Оройчгоо бодож хоолоо те. Бүгдээр хооронд маргааш тэрх байхаа ингэх байхаа гал бүгд зохиолчд болоод. Мигэл англи ийм хулдаасан ийм плакатууд гараад наагаал те. Айл болгоны ингээл дүмбүшгэн дээр юм уу хувцсны шкаф юм дээр наалттай фотолкууд гараад тог тасраад энэ халтар царайтай амар хүмүүс ярьж шүү. эргээлөө. Бурсан цэргээс тог тасраад. Тэгээд ядаж халтар царайд өнгөрсний дараа тог тасраасаа гэдэг хоол болоо болцсон те. Киногоо Тэ. Венесуэлийн ерөнхийлөгч баригдсан чинь муу Стрелита Мигел Ангел хоёр маань гайгүй байгаа гэсэн. Ярьж идэж Мигэл Ангел ярьж идэ. Би гайгүй шүү. Монголчуудаа гэдэг. Нөгөө эрэгтэй юм билээ нөгөө шар эсрэг талын. Тооны Монгол чинь Стрелита Тооны хоёр ирлээ. Яа, тэр хоёр чинь бүр ирээд Улаанбаатар чочлуулын гадаа зөвөр баахан фэнүүд нь зогсоол зөвөр. Тэгэхээр бид нар ч бас нэлийн дээр үеийн хүмүүс юм биш үү? Монголын хамгийн анхны сериал чинь одоо юу вэ? Халтар царайтай. Тий, ер нь л тийм дээ. Сериал гэдгийг ер нь яг утгаар нь ойлгуулж яг суурин суулгасан бол ёо тэр банкар ямар хөөрх юм бэ? Тэр чи явах юм. Нэр нь томдсон банкар юм чи. Гойш. Тэгээ хөдөө ингээд яагаад банкрыг харахад ер нь л тэгэл Монгол доо тий. Үнэхээр гоё. За тэгээд яг бид нар нөгөө 90-ад оны үед чинь нөгөө
Манайс ч одоо хоол унд ч хэцүү байлаа, хувцснор ч хэцүү байлаа шүү дээ. Юун тоог цагалгаан бити хэлтэм биз дээ. Манай би одоо нэрийг хэлээд их. Манай найз нар дотроос бас 90-ад оны үед амар гоц өмсдөг найз нар ах эгч нар зөндөө байсан шүү дээ. Одоо нэг өдөн хүрдэг байна шүү дээ. Өдөн хүрдэг чинь хулхны өдөн хүрдэг өмсөд. Тэр нь яадгүй хэ нөгөө өдийг ингэ тасалдаг тасалгааных нь утаснууд авагдаад бүх өд нь овоороод энэ давсган дээр тээгүүр нэмгүй хальсан гүрдэг энэ дээр ингэ давсган дээр ингэ овоороод тэгээд булан тойрол доош нь орол зэгсрэл ингэ явж идэг. Тим найз байлаа бас. Нэг биш нэлээ олон дуусаа. Нэлээ олон дуус. Бараг ингэ цуг зогсоод юм ярьж байхдаа өдийг ингээд аваад ингэ нийлээс түүгээ. Бүхний өднүүд ингэ дараагаад гарцсан байж байгаа үстэй. Өөрхөө тэр үед чи бас юугүй. Манай нэг найз ээж нь өөрхий оролтгүй гэсэн чинь шууд адиалаа тайраад оролт тэгээд өгцөн гэж байгаа шүү дээ. Тэгсэн. Хэлчихэд илүү гарснаар нь тэрүүгээр бид нар бас тоглолтондоо оруулж л байсан. Тэгээд Тэр чинь тэгээ нөгөө өдөг гүлгээс бас нөгөө юу дээ Турк ачуу. тэгээ Турк, Араб ачуур, Израиль готол, Турк готол тий. Яа Турк оролт. Тий. Өдөн гүрдэг Турк оролт. Тэгээ Кашмарын болтонууд. Яа тэр мөсгөөчүүд нэг урт ямар гоё юм бэ. За яа. За баярлалаа. Вагон өдрийг мах гэдэг шүү. Найста яа нөгөө за. Наач одоо 1 кг хэдэн доллар шүү. Йоо ямар гоё. Дэлхийд хамгийн үнэтэй мах. Гэтэ дэлхийд хамгийн үнэтэй юм тог юм билээ. Тийм ээ. Тоггүй наад Тоггүй тэгэл энэ болохгүй шүү дээ. идэж болохгүй. За баярлалаа та. Ингээд Жаатригра хаач усан хоолтой цайтай хөгжим аялгаутай бас гоё хөгжилтөө яриа хөөрөөтэй сайхан найзуудын мөргөн дугаалга үргэлжилж байна. Мөн Жакритой болохоор хаанч ч зураг авахд амар гохгүй тий. Янтууд үл юм. Огны асуудлаа яах вэ маах үгүй зах юм байхгүй. Ингээл өдөө айлын сайхан өвлж байна. Амар хатан. Монгол мах цалдаа болсон юм шүү. Тэгэл ороод айл дараал айлыг байж хат нь ороод тийм ээ. Тэгэл 100хан дээр нь гал дээр нь юм хийдгээд тэгэхгүй өөртөө ингээд гадаа гараад хоолоо сайхан хийгээл тогн байна. Аюу хөдөөний айлууд маань гайхаад чаа дэндэн бүх юм болгочих юм аа. Сонирхол. Ямар гоё юм бэ? хажуугаар ингээд ингээ хаад ингээ Нарныг авах чинь аяг бид хямртай шүү. Хямртай. Монголчууд ер нь морь жил ер нь өөдөлдөг, дээшилдэг, дэвхэрдэг, хараадаг, авхдаг, жороолдог сайхан юм. Хоёрдугаар монголчууд ч өөрсдөө туг сүлдэнд морио залсан ард түмэн шүү дээ. Сүлдэндээ морио залсан ард түмэн гэдэг чи одоо морь жил нь орж байгаа юм чинь. Өшөө өнгөтэй сайхан байх баха. Галалцах байх л гэж бодож штэ. Хүний нөгөө амнаас гарч байгаа үг өөрөө биелэх гэж агаар мандалж сувуу шиг олон жил жиргэж явдیں۔ Гэсэн. Тэгэхээр ерөөлөг ер нь их олон тоон дээр хэлж явах хэрэгтэй байлээ. Ганц 2 тоон дээр биш, олон тоон дээр. Тэгэл одоо жишээлбэл Монгол түмэн минь, түмэн олон минь, нутгийн зон олон минь тийм ээ. Нүүдэлчин ард түмэн минь. Олон тоон дээр хэлэх тусмаа л ерөөл биелэл болдог. Ой. Сайхан буудлаа. Байна баярлаа. Bona баярлаа. Гой хоолт. Үнэхээр мундаг юм аа чи. Хэдэн найзуудгаа бол жакритай авахд бол үнэхээр жаргаж байгаа үнэ нэг шүү бас. Бунат нөгөө нэг машин барьдаг юм шиг хаач бол жакритай л яваад. Гой. Бавгал лавсрангой би энэ мөрөнд их дуртай өөр шүлгийн мөрлөлтөө тэгтэл лавгаах юм. Хүүшлээд буусан сүүдрээрэн уулс улсаа гүйцэн хөдөө хүүгээ санаж ядахтаа салхиар гислэх хязгаартай түмэн малын чирт толгодон газрын цус шүүрсэн зам төлгөн цагаан үүлэн зүлгэгдэн сүү асгаруулсан саран эргээ яндан бэлхэж нар аргамцсан горх эрх баг нас нэм борив тнийсэн нутаг энэ бол
Миний төрсөн нутаг Монголын сайхан ороо. Гоё гоц. Тавгаах бол зураглалыг бол амар хэлж байгаа. Сайхан ах нарыгаа дурсаж сайхан юм ярьж сайхан сууч сайхан шүү те. Сайхан хамтдаа ол идээд. Гэтэ 90-ад оныхаа үе бодоход бид нар ингэж сууна гэдэг сөөлөчгүй. Зөө шүү дээ. Урс мань хөгжиж байгаа шүү дээ. Маш том дэвшин шүү дээ. Хөгжөөгөө биш хөгжиж байгаа. Ихтэй хөгжил өөд бид нар хурдтай явахыг хүсэж байгаа байхгүй юу? Тэр үедээ бид чинь нөгөө Азийн бардгаа гэж хэлдэг лээ шүү. Тэ? Тэ. Арай жоохон удаа явдаг. Гоё шүү. Гоё. Энэ юун дотор Одоо жаград дэвс үзээ. одоо манай Жакриш одоо ингээ энэ одоо 200-оор плетик дээр ажиллаж штэ. Яг энэ үед одоо панел нээлттэй байхад бол өөрийгөө цэнгэлж л байгаа те зөрүүлээд. Алдсан цэнгэлээр буцаагаад нөхчихнө штэ. Зүгээр мэдгүйний ойлголтоор бол ингээд бүх цэнгэн дуусаа захаад цэнгэлдэг юм болоо биш. Нөгөө гар утсыг шууд 200 руу задгцсан багт ингээд нэмэгдээл тэрнтэй адилхан ингээд нартай багт өөрийгөө дүүргээл байна. Сумаа. Энд одоо цэнгэлж байгаа. Гоё байна. Заасан халуун цаа ууч. Өөрөөсөө нөгөө цэнгийн хэмжээ дамжаага ингээд банк яна хийдэг юм байл. Энэ үнээр бас нэг Хэдтэй байна гэдгээ тий. хэдэн дахиад хэднээ юм залгаж бодохоор байна. Тийм хойрлоо штэ. Эсвэл хамрах ёстой юу? Одоо яах ёстой юу те? Одоо ингээд өөрсдөө цэнгийг өнөө оройд ингээд хүрэх нь үү тий. Яах нь үгдээ ингээд мэдээд байх юм шүү дээ. Эсвэл жоохон дахиад Гамнах уу эсвэл өшөө панелээ залгах уу? юм уу те? Инкөө юм аа. Одоо энэ Жакрийг бол бид нар одоо туулгалын ирэг дээр хийдүүлээ. Хүүтэн тэр дисгэм хүүтэн те 3-9-оор суусан шүү дээ хийдүүлээ чинь те. Тэгэхэд бол зүгээр манусыг хоолж ундлаад гэрэлтүүлээ зүгээр үнэхээр үнэнч байж чадсан те. Одоо тэгээ бид нар бүгдээрээ тэр офис халуун офисын өрөөнд тэр офисын өрөөний бүх тохуудыг унтрааж хагаад хийж үзсэн. Одоо өнөөдөр малчны сайхын өвлжөөн дээр ирээд тэгээ Жакритайгаа хоол ундаа идээд гатаа ингээд сууж асуудалгүй шүү. Одоо энэ малчаа чи одоо энэ өвлийн одоо энэ хон мал төлж байгаа. Тэгэхээр энэ хүнзэндээ жакрет тавьсан байгаа. Тэгээ шинэ ороо ингээд ганц ингээд дараал асаал үзэж харна ш. За. Тэдэн хоног одоо Орж тэгээ орж үзээ хэдүүлээ. Хүн рүү норох уу? Тэгээ. Ороо тарыг.